байна уу? 2026-аас 2027 оны хичээлийн жилийн урьдчилсан хичээл сонголтыг анги удирдсан багш хэрхэн хянах заавар өгсөн бичлэгийг хүргүүлж байна. Сурагчид хичээл сонголтыг хийхдээ өөрийн сургуулийн домей хаяг руу өөрсдийнхөө мэдлээ хаягаар нэвтэрч орон хичээл сонголтоо чеклэн хадгалснаар анги удирдсан багш дээр суралцагчдын хийсэн хичээл сонголт харагдах боломжтой болно. Анги удирдсан багш хичээл сонголтыг хянахдаа даасан анги дээрээ дарж ороод хичээл сонголт зэсэн дээр дарахад дараах талбар харагдах бөгөөд урьдчилсан хичээл сонголтыг хянахдаа багш маань хичээл сонголт хичээлээр сонголт суралцагч гэсэн 3 зэснээс хянах боломжтой. 10 дугаар ангийн суралцагчид 4 хичээлийг сонгож хичээл сонголт хийдэг бол 11, 12 дугаар ангийн суралцагчид 3 хичээлийг сонгож намар хичээл сонголтоо хийсэн. Тэгвэл яг одоо урьдчилсан хичээл сонголт учраас 9 дугаар ангийн сурагчид 4 хичээл, 10, 11 дугаар ангийн суралцагчид тус бүр 3 хичээлийг сонгож хичээл сонголтыг хийн гэдгийг суралцагчдаа анхааруулж хэлхийг зөвлөж байна. Тухайн бичлэгэн дээр харагдаж байгаа анги бол 10-ийн А анги учраас энэ анги маань намар хичээл сонголт хийсэн байгаа. Тэгэхээр намрын хийсэн хичээл сонголтыг харахыг анги удирдсан багш маань хүсвэл 2025-аас 2026 гэсэн оныг сонгож намар хийсэн хичээл сонголтоо харах боломжтой. Намар хийсэн хичээл сонголт дараах байдлаар буюу эсэс рүү илгээсэн төлбөр харагдах бөгөөд суралцагч бүрийн нэрний урд жижиг сум харагдах бөгөөд энэ суман дээр дарж тухайн сурагчийн сонгосон хичээл сонголтыг хичээлээр нь төлбөр нь харах боломжтой. Урьдчилсан хичээл сонголтыг хянахдаа багш 2026-аас 2027 урьдчилсан гэсэн оныг сонгож хичээл сонголтуудаа хянах боломжтой бөгөөд тухайн урьдчилсан хичээл сонголтын хугацаа 4 сарын 27-оос 5 сарын 8-ны хооронд явагдах бөгөөд хэрвээ сурагч хичээл сонголтоо хийгээд хадгалсан бол анги удирдсан багш дээр дараах байдлаар буюу бүртгэгдсэн төлөвтэй харагдана. Тухайн сурагчийн нэрний урдлын суман дээр дараад сурагчийн хийсэн хичээл сонголтын хичээлүүдийг төлөвийг харах боломжтой бөгөөд зөвхөн бүртгэгдсэн төлөвтэй байгаа хичээл сонголтыг багш маань хичээл сонголтыг буцаах төвчлүүр дээр дарж хэрвээ сурагч маань буруу хичээл сонголт хийсэн бол тухайн тайлбараа энд бичээд хадгалах төвчлүүр дарснаар хичээл сонголт маань багш буцаасан төлөвт харагдана. Нэгэнт багш маань хичээл сонголтыг зөв гэж үзээд хичээл сонголтоо хянах байгаа бол тухайн сурагчаа чеклээд хянах төвчлүүрийг дарснаар төлөв нь хянсан төлөвт харагдана гэсэн үг. Багшийн хянсан төлөвт оруулсан хичээл сонголт нь шууд сургалтын менежер дээр очих бөгөөд сургалтын менежер баталгаажуулаад хичээл сонголтыг нэгэнт эсэс рүү илгээч гэсэн байвал илгээсэн төлөвт харагдана. Эсэс рүү илгээсэн хичээл сонголтыг сургалтын менежер буцаах боломжгүй бөгөөд зөвхөн сургалтын менежер багшийн хянсан төлөвт байгаа хичээл сонголтыг буцааж болно. Хэрвээ сургалтын менежер хичээл сонголтыг буцаасан байвал төлөв нь менежер буцаасан гэж харагдах бөгөөд багш буцаасан байвал багш буцаасан төлөвтөнд харагдана. Тийм учраас анги удирдсан багш нартаа сануулж хэлэхэд хэрвээ тухайн сурагч хичээл сонголтыг буруу хийсэн бол та бүртгэгдсэн төлөвт байгаа дээр нь хичээл сонголтоо буцаагаад тухайн сурагчаар хичээл сонголтын засварлуулан дахин хийлгээрэй гэсэн үг. За хичээл сонголт зэсэн дээр бол дараах үйлдэлүүдийг хийх боломжтой. За харин дараагийн зэс болох сонголт хичээлээр зэсэн дээр дарахад дараах байдлаар хяналтууд харагдах бөгөөд тухайн хичээл бүрээр хэдэн суралцагч тухайн хичээлийг сонгосон харагдана. За тухайн тоо мэдээлэл дээр дарахад тухайн хичээлийг хэн гэдэг сурагч сонгосон. За батлагдсан дээр бас тоо мэдээлэл байна. Тухайн тоо мэдээлэл дээр дарахад англи хэлийг 10-ыг сонгосон ерөнхийдөө суралцагч нь энд харагдана гэсэн үг. За 10 бол намар хийсэн хичээл сонголт байна те. 11 бол урьдчилсан хичээл сонголт байгаа. Тэгэхээр энэчнээс тухайн хичээл бүр 2 харагдаж байгаа гэдгийг багш нар маань анзаарах хэрэгтэй шүү. За сонголт суралцагчаар зэсэн дээр урьдчилсан хичээл сонголтыг автоматар харуулж байгаа бөгөөд суралцагч тус бүрээр
тухайн сурагч хэдэн хичээлийг ямар хичээлийг сонгосон харагдах бөгөөд нийлбэр дүн буюу хүл дүн харагдана хамгийн доотлолт нь тайлан эвэлсэн буюу анги удирдсан багш нэр харагдаж байгаа. Намрын хичээл сонголтыг багш маань хэвлэж авах болон экспорт гэж Excel руу татаж авах шаардлагатай бол эндээс оноо сонгож хэвлэхээр харах экспорт их боломжтой. За урьдчилсан хичээл сонголтоо мөн эндээс хянаад хэвлэж авах болон экспорт гэж Excel руу татаж авах бүрэн боломжтой болно. За ингээ анги удирдсан багш нартай амжилт хүсье. Ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.